Сайн байцгаана уу? Өнөөдөр би Лондон явна. Тэгээд Лондонд Mondo Pixar гэдэг Pixar-ийн нэг тийм interactive, immersive ингээд нэг үзэсгэлэн шиг нэг газар байгаа юм байна. Тэгээд тэрийг үзэхээр явж байна. Одоо дотор байрнаасаа 10 минут талхаад тэгээд автобусныхаа буудлын дээр очино. Өнөөдөр жоохон салхитай хүүтэн өдөр байна. Хэдий жоохон нар гарч байгаа ч гэсэндээ жоохон хүүтэн. Гэтэ яг бороо мороо бол арахгүй нөө. Би 614 номерын автобусанд зуусан. Тэгээд Queensbury руу 30 минут явсан. Автобусныхаа хоёр давхарт суугаа зам хараад явах бол гоё байсан. Гэтэ ойрд нөгөө хоёр давхар автобусан дээр суугаагүй урдсан болохоор бас нөгөө замаас нь болоод жоохон дотор мухаа оргисон. Queensbury-д автобуснаасаа буугаад тэгээд дараа метро руу шилжиж суусан байгаа. Нилийн хуучны бас жижигхэн метро болохоор нилийн муухай чимээ гаргадаг. Тэгээ надад тэр нь таалагддгүй. Тэгээд бас нилийн бас наамхан. Тэгээд дотор талдаа бол нэг ингэж харагддаг. За тэгээд дараа нь Wembley Park Station дээр ирсэн байгаа. Тэгээд ингээд view-ийг харсан чинь урд ингээд Wembley Arena харагдчихсан. Дотор нь болохоор янз бүрийн шоу, тэмцээн уралдаан болдог юм шиг байлээ. Энэ гудамжаар нь 10 минут талхаад тэгээд Mondo Pixar байгаа газар руу ирсэн байгаа. Би ялцчгүй Disney болон Pixar-ийн одоо шүтэн бишгэгч болохоор ер нь бол хараад нэлээд догтлсон. Тэгээд ерөнхий байршлыг харсан чинь нэлээд гоё задгаа талбайд бас байд юм бэлээ. Тэгээд эргэн тойронд нь болохоор орон сууцнууд тэгээд урталт нь ингээ хөөрхөн жижигхэн цэцгийн хүлэмж идэр байд юм бэлээ. Үзүртээрээ хүрээд ирлээ. Одоо удахгүй манай найз хүрээд ирнэ. Тэгээд бид хоёр төвшөөгөө хамтдаа орно. Өглөөний тасалбар авсан болохоор ер нь бол хүн бас бага байсан. За зорьсон газартаа хүрээд ирлээ. Mondo Pixar. Тэгээд сая ийшээгээ ирэх гээд автобус болон тюбэнд сая яваад гэсэн чинь дотор жоохон муухай орхисон. Гэтэ одоо ирчихсэн болохоор бас нар жоохон гарч байгаа болохоор гайгүй байна. Сэтгэл санаа арай дэрсэн. За тэгээд найзтайгаа хамт энэ хүү студио орсон байгаа. Тэгсэн чинь эхлээд нэг скрин үзэх ёстой гэд бид нэрийг ингээд бүгдийг оруулаад доош нь суулгасан. Тэгээд ер нь бол сонирхолтой байсан. Янз бүрийн одоо хүүхэлдэйн киногоо жоохон эргэн дурсах маягаар бүгдийг ингээд спойлерчижсэн. Бас ямар дүрмийг баримтлах талаар бас мэдээлэл өгч байсан. To embark on adventures and experience countless emotions. You won't want to leave behind. Хамгийн ихний өрөө нь болохоор Up гээд шаартай нисдэг байшинтай хүүхэлдэйн киноны тим дүрслэлтэй өрөө байсан. Тэгээд яг байшин дотроо ороод янз бүрийн яг нөгөө хүүхэлдэйн кинон дээр гардаг барилга, тавилга, яг тэр сандал бас байсан. Тэгээд мэдээж сандал дээр нь суугаад зураг авахулсан байгаа. Дараа нь болохоор Monsters Inc гэдэг өрөөнд орсон байгаа. Тэгээд мэдээж зураг авахулсан, сонирхолтой байсан, янз бүрийн юмыг туршиж үзсэн. Тэгээд мэдээж хамгийн алдартай өрөөлөнд орсон Toy Story. Энд болохоор яг бүх юм ингээд life size хэмжээтэй байсан. Тэгээд хүмүүс хажууд нь зогсох юм бол яг ингээд тоглоом шиг харагдана гэсэн үг. Энд би байна. Тэгээд ямар поз авахаа сайн мэдэхгүйсэн. Гэтэ яхаа тэгэл болгоцсон дөө. Дараа нь болохоор Toy Story 3 дээр гардаг Sunny Side гэдэг цэцэрлэгийнх өрөөнд орсон байгаа. Янз бүрийн жижиг дэтэлүүд нь үнэхээр сонирхолтой байсан. Тэгээд надад бол үнэхээр таалагдсан. Дараа нь болохоор Inside Out гэдэг хүүхэлдэйн киноны сет өрөөнд орж ирсэн байгаа. Тэгээд энэ дурсамжийн бөмбөлгүүд нь болохоор үнэхээр сонирхолтой харагдчихсан. Надад бол гэрэл нэг таалагдсан. Зарим нэгэн өвжий iconic emotion-ууд нь байхгүйсэн. Гэтэ яг ерөнхий хамгийн одоо main character болсон гол 3 emotion байсан. Тэгээд бас хэдэн зураг даруулсан. Тэгээд шууд Парист ирсэн байгаа.
За тоглосон юм а. Ratatouille гэдэг нөгөө хулгамтай хүүхэлдэйн кинод нь штэ. Тэрний өрөөнд орж ирсэн. Энэ тогоочийн малгайн дотор нь болохоор нөгөө хулгана нь байгаа. Тэгээ ингээ хөдөлж байгаа сүүтрэн ингээ харагдаж байгаа. Ratatouille бол миний хамгийн дуртай хүүхэлдэйн кинонуудын нэг. Харин манай аавын дуртай хүүхэлдэйн кино болохоор Coco байгаа. Дараа нь ингээд landscape-ээр авахаа санахгүй бол зарим нэгэн видеог horizontal хийсэн болохоор жоохон тийм харагдаад байна. Тэгээ хажууд нь оруулах зураг байсангүй. Энэ хүүхэлдэйн кино болохоор би жоохон байхдаа зөндөө олгодоо үздэг байсан. Гэтэ ер нь надад таалагдаж байгаагүй. Гэтэ ер нь бол Pixar-ын бас ер нь алдартай бүтээлүүдийн нэг. Elementals гэдэг бас нэг хүүхэлдэйн киноны жижигхэн хэсэг байсан. Тэгээд Luca бас байсан. Тэгээд би мотоциклийн унаадаас зураг даруулсан байгаа. За тэгээд 14 төрлийн маш сонирхолтой гой өрөөнүүдийг үзээд энэ дэлгүүрт нь орж ирсэн байгаа аль бие усны. Тэгээд ер нь бол юмнууд нь маш их үнэтэй байсан. Зарим нэг нь яагаад ийм үнэтэй байд юм болоо гэж би бол гайхсан. Бараг Disneyland-ээс илүү үнэтэй байсан. Тэгээд хэдэн сүмнэр аваад Pixar-ийнхаа аяллыг дуусгасан байгаа. Дараа нь болохоор Pixar-аасаа гараад Oxford Street руу явсан. Энэ гудамж нь болохоор маш их хөл хөдөлгөөнтэй. Тэгээд маш олон сонирхолтой дэлгүүр болон одоо ресторан, гоё үзэх юмнууд бас зөндөө байдаг. Тэгээд миний хамгийн үзэхэд зорьсон юм маань болохоор Outernet гэдэг нэг immersive бас нэг тийм дэлгэцтэй screen байсан. Ямар нэгэн ticket авах шаардлагагүй, эсвэл ямар нэгэн барилгалаа орох шаардлагагүй. Тэгээд public space байдаг болохоор хүн болгон үн төлбөргүй одоо зүгээр гудамжаар зөрж явахдаа яг энэхүү барилгын хажууд ирээд яг энэ space, энэ дэлгэцийг харж болох юм билээ. Тэгээд очих болгонд ер нь харах болгонд янз бүрийн өөр графикууд байдаг болохоор ер нь бол уйдахгүй. Тэгээд надад бол үнэхээр таалагдсан. За тэгээд Outernet-ээ үзэж дуусгачаад Oxford-ийн хаан гудамжаар үргэлжлүүлээд шопинг хийгээд явсан байгаа. Манай нээз Pop Mart-д дуртай мэлээ. Тэгээ Pop Mart оръё тэгээ би дагаад орсон. Тэгээ хэрэв та нар Pop Mart-ыг мэдгүй бол нөгөө Labubu зардаг газар чинь болохоор Pop Mart. Тэгээд янз бүрийн хөөрхөн фигюр одоо character trick гой дүрслээд ингээ art toy болгоод зардаг болохоор хүмүүс ингээ цуглуулах дуртай байдаг. Манай найз Skull Panda-гаас нэгийг авсан байгаа. Тэгээд бид нэр бас арай өөр дэлгүүр авсан. Янз бүрийн дөрүүдийг галуугаар илэрхийлж гисэн байсан. Бид хоёр дэлгүүрээсээ гарч ирээд шууд Skull Panda-гаа онгойлгож үзсэн байгаа. Тэгээд энэ болохоор My Little Pony-тэй одоо хамтарсан team set байсан. Үнэн гэх юм бол 26 паунд байсан. Монгол мөнгөөр ойролцоогоор 120 мянга гэсэн үг. Батгаас нь ийм хөөрхөн Pinkie Pie гарч ирсэн. Өнөөдрийн аялал үүгээр өндөрлөж байна. Бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд лайк болон subscribe дараарай. Бас энэ бичлэгний араас part 2, part 3 гэд бичлэгнүүд орох болно. Мөн бичлэг таалагдсан бол комент бичээрэй. За тэгээд дараагийн бичлэг оруулах хүртэл баярлалаа.